За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Урангой Батэрдэн гэдэг одоогийн байдлаар Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдарч байна. Өөрийнхөө энд ажиллаж амьдрах хугацаанд мэдэж сурсан багахан хэмжээний туршлаган дээр үндэслээд бас дээрээс нь нэмж судалгаа хийж агаад өөрсдөө хөгжүүлийн Америкт байгаа боломжуудыг нээж олж харъя гэсэн бодолтой залуучуудад санаа өгөх зорилгоор богино хэмжээний цуврал мэдээллүүдийг бэлтгэж оруулж авахар шийдсэн байгаа. Тэгээ хамгийн эхний видеогоороо заавал IT-ийн чиглэлээр суралцаж диплом авсан байх шаардлагагүй. Дээрээс нь одоогийн нөхцөл байдалтайгаа уялдуулаад гэрээсээ ажиллах боломжтой технологийн салбарт карьеруудын талаар товчхон мэдээлэл бэлтлээ. Олон хүмүүс Америкт ажилд ороход заавал нэр хүндтэй, үнэтэй сургууль төгссөн байх шаардлагатай байх ч юм уу. Нэг бол ямар нэг салбарт ажиллахад заавал тэр чиглэлээрээ сургуульд сурсан байх шаардлагатай байх гэсэн нэг ойлголттой яваад байдаг. Гэхдээ яг үнэндээ бүр эмч хуульч ч юм уу яг нарийн мэрэгжлийн ажилтал биш бол өөрөө хайгаад судлаад явбал заавал тэр чиглэлээрээ сургууль сураагүй байсан ч гэсэн өөрийгөө хөгжүүлээд орж болох ажлууд зөндөө байдаг. Тэд нар дундаас судалж агаад хамгийн боломжтой гэж үзсэн 5-ын сонгоод тус бүр дээр нь яг юу хийдэг вэ? Хэрэг сонирхолтой санагдаад тэр чиглэлээр ажиллахыг хүсвэл яг хаанаас яаж эхлэх вэ? Цалингийн хэмжээ нь хэр байдаг вэ гэх мэт basic мэдээллүүдийг өгөхөөр бэлдлээ. За хамгийн эхнийх нь IT Quality Assurance Analyst буюу тестер. IT тестерүүд яг юу хийдэг вэ гэхээр инженерүүд, девелоперуудын build хийсэн software, application болон системүүдийг client буюу захиалагч талын шаардлаганд нийцсэн байна уу, ямар нэгэн алдаа гарч юу гэдгийг мануалаар болон арм яриад tools ашиглаж боломжит бүх хувилбараар шалгадаг. Ер нь бол IT-ийн чанар шалгагчид гэж бас хэлж болох бах. За цалингийн хувьд тухайн хүнийхээ туршлага болон компаниасаа шалтгаалаад дунджаар жилийн 39-өөс 96 мянган долларын хооронд хэлбэлцдэг юм байна. Урд нь тестер хийж байсан туршлагагүй болон IT background байхгүй хүмүүс хаанаас яаж эхлэхээ мэдэхгүй байгаа бол эхлээд өөрөө сайн судлаад ерөнхий ойлголттой болсныхоо дараа чанартай bootcamp ч юм уу курст суралцаад сертификат авч болно. Нэг бол зуучлагч компаниудаар дамжуулж ажил олох боломжтой. Энэ төрлийн IT-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газрууд бас дэрэгдээ өөрийн гэсэн сургалтууд явуулдаг. Тэр сургалтуудаараа сургаж аваад ажил зуучилж оруулдаг гэсэн үг. Зарим газруудын сургалт нь үн төлбөргүй байдаг болохоор анх зуучлагч компаниуд судалж эхлэхдээ энэ талаар сайн судалж оруул зүгээр. Эдгээр компаниудаар дамжуулж ажилд ороход бас хэд хэдэн зүйлсийг анхаарах хэрэгтэй. Тэдгээр нь юу вэ гэхээр нэгдүгээрт ажилд орсныхоо дараа тодорхой хугацаанд цалингийнхаа хэсэг хувийг тухайн компанид өгөх гэрээтэй ордог учраас гэрээгээ маш сайн судлаад танилцуул зүгээр. Хоёрдугаарт хэрвээ оюутны визтэй үедээ OPT юм уу CPT-гээр ажилд орох гэж байгаа тохиолдолд тэр компани визаны ямар нэгэн restriction байгаа эсхийг хамгийн түрүүнд асуух хэрэгтэй. За гуравдугаарт нь бол зуучлагч компаниудаар чамаас гадна хэдэн зуун хүмүүс яг адилхан позишнд орохоор бүртгүүлсэн байдаг учраас сургалтанд нь суугаад шууд ажилд орчноо гэж бодож болохгүй. Сургалтанд сууж авах хугацаанд идэвхтэй сурах ёстой зүйлсээ маш сайн сураад тэр хугацааг маш үр дүнтэй өнгөрүүлэх нь чухал. За дараагийн нэг арга бол referral буюу таньж мэддэг хүмүүсээрээ дамжуулж ажилд орох байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр урд нь хамт ажиллаж исэн юм уу таньж мэддэг network-аа ашиглаад ажилд орно гэсэн үг. Бид нар бодохдоо зөвхөн Монголд л яг танил тал найз нөхдөөрөө дамжуулж ажилд ордогоо гэсэн ойлголттой байдаг. Гэхдээ яг үнэндээ 2020 онд LinkedIn дээр гарсан судалгаагаар Америкт ажилд орж байгаа хүмүүсийн 51 орчим хувь нь буюу талаас илүү хувь нь referral-аар ажилд орсон гэсэн байсан. Гэтэл 2016 онд буюу 4 жилийн өмнө 30 гаруй хувьтай байсан юм байна. Тэгэхээр professional network-оо сайн хөгжүүлж тэлхэн тал бүрийн ашигтай байна гэсэн үг. За эдгээр аргуудаас гадна internship, volunteer болон freelance хийх боломжууд бас байдаг. Internship гэхээр мэдээж суралцж явах явцтай болон сургуулаа дөнгөж төгссөнийхөө дараагаар дадлага хийх журмаар ажилладаг гэсэн үг. Volunteer гэхээр сайн дурын ажил буюу цалингүй ажил хийж туршлага хуримтлуулахыг хэлж байгаа. Freelance хийхийн хувьд бол ямар нэгэн freelance платформуд буюу вебсайтууд ашиглаад өөрсдөө богино болон урт хугацааны контрактууд, төслүүд дээр ажиллана гэсэн үг.
Тэгэхээр ямар нэгэн компанид харьяалагдalgүйгээр independent ажил хийнэ гэсэн үг. За дараагийнх нь бол IT business analyst байна. Миний хувьд би өөрөө IT компанид business analyst хийдэг. Ер нь бол байгууллагууд, бизнесүүд өөрсдийн дотоод процесс буюу үйл ажиллагаагаа сайжруулах, тулгымдсан асуудлуудаа технологийн тусламжтайгаар шийдвэрлэхийг хүссэн үедээ IT-ийн баг авчирж гэрээтэйгээр ажилуулдаг. IT компани бизнес аналистууд яг юу идэг вэ гэхээр тэдгээр захиалагчдынхаа бизнес процессыг судлаад тулгымцсан асуудлуудыг нь хамгийн оновчтой, effective байдлаар шийдвэрлэх боломжтой бүх арга замыг тодорхойлохын зэрэгцээгээр бизнес requirement-ууд буюу бизнесийн багаасаа авсан гол шаардлагуудаа technical team-дээ багтаа ойлгомжтой байдлаар дамжуулж өгдөг. Ер нь бол IT-ийн бага client буюу бизнесийн багтаагаа холбож гүүрнүүлж ажиллана гэсэн үг. За цалингийн хувьд мөн адил тухайн нөхцөл байдлаасаа шалтгаалаад жилийн 50-аас 130 мянган долларын хооронд хэлбэлцдэг. Гэхдээ заавал 50 мянган доллароос эхэлнэ гэсэн үг биш. Зарим жижиг компаниуд base salary-ийн энэс бага байх тохиолдол байгаа. Тэгээд ажилласан жил, туршлага, мэрэгчлээ ижилүүлсэн байдал гэх зэрэг хүчин зүйлсээс шалтгаалаад цалин нэмэгдээд явна. Бизнес аналист болохоор сонирхож байгаа хүмүүс байвал хамгийн түрүүнд communication skill-үүдээ сайжруулах хэрэгтэй. Энд оруулсан байгаа ажлын байруудаас хамгийн их хүнтэй харилцахыг шаарддаг нь бол BA байгаа. Ажилд орох аргууд нь бол ерөнхийдөө тестерүүдтэйгээ ойролцоо, сертификат авч болно, зуучлагч компаниудаар дамжуулж ажилд орж болно гэх мэт. Сертификатны хувьд урд нь ажиллаж исэн туршлагагүй бол IIBA гэдэг International Institution of Business Analysis гэдэг олон улсын институтээс олгодог Entry Certificate for Business Analysis гэдэг сертификат авахыг зөвлөмөр байна. Вебсайтаар нь ороод тавигдах шаардлагуудыг судлаад үзээрэй. За дараагийнх нь graphic designer байна. За graphic designer-ууд юу хийдэг вэ гэдгийг энгийн үгээр тайлбарлахад ямар нэгэн бүтээгдэхүүний гаднах дизайн буюу харагдах байдлыг зохион бүтээдэг. Тухайн бүтээгдэхүүн нь юу ч байж болно. Жишээлбэл янз бүрийн advertisement байна, байгууллага хүмүүсийн лого байж болно, ном сонин сэтгүүлийн дизайн гэх мэт. Ингэхдээ ямар нэгэн софтвер ашиглаж болно. Нэг бол өөрөө гараараа зураад ч юм уу захиалагч талынхаа илэрхийлэх гэсэн утга санааг visual байдлаар буулгана гэсэн үг. Судлаад явж байхад хэрвээ тухайн хүн өөрөө мэдрэмжтэй, авьяастай бол заавал сертификат, дипломтой байх шаардлага ер нь бол байхгүй юм байна. За цалингийн хувьд гэвэл миний reference авсан газрууд дээр дунджаар 34 мянгаас 66 мянган долларын орчим байдгаа гэсэн байсан. Гэхдээ тогтсон тоо шууд хэлэхэд бас учир дутагдaltaй юм байна. Ягаад гэхээр graphic designer-ууд ерөнхийдөө чөлөө дуран бүтээлчд гэдэг шиг freelance хийж нэмэлт орлого олох байдал түгээмэл байдаг учраас жилд хэдэн project дээр ажилласнаас шалтгаалаад орлого нь өөр өөр байна гэсэн үг. Дээр дурдсанчлан заавал сертификаттай байх шаардлагагүй ч гэсэн хэрэг өмнө нь хийж исэн ажлууд юм уу зүгээр сонирхлоороо гаргаж исэн дизайнууд байвал тэтгэрүүдийг нэгтгэж өөртөө портфолио үүсгээд фриланс платформуд дээр аккаунт нэгээд шууд эхлэх боломжтойгоор арай давуу талтай. Гэхдээ график дизайн гаргахад ашигладаг tool софтверүүд дээр тодорхой хэмжээгээр ажиллаж сурсан байх ёстой. Мөн урд нь хамтарч ажиллаж исэн хүмүүс болон бизнесүүд байвал тэдгэрүүдээрээ review болон recommendation хийлгэж авч чадвал маш их хэрэг болно. Энд дээр нэг юм нэмж хэлэхэд review авахын тулд beta customers буюу таньдаг мэддэг бизнес эрхэлдэг найз нөхдүүд болон монголчуудаа free service offer-гээд оронд нь review хийлгэж авч бас болно. Freelance хийж байгаа тохиолдолд сайтууд дээр тухайн хүмүүсээ үнэлэх, сонгож авах гол хэрэгсэл нь бол тэр хүний өмнө нь гүйцэтгэжсэн project-ууд болон customer review байдаг болохоор хэдий ч нэ олон сайн reviewтэй байна. Тэр хэмжээгээр ажилд орох боломж нь өндөр байна гэсэн үг. Тэгээд мэдээж хэрэг өмнө дурдсан аргуудаар бас ажил хайгаад орох боломжтой. За дараагаар нь зураг болон видео editing сонирхолтой чадвартай хүмүүсээ үл анхаарлаа хандуулаарай. Сүүлийн жилүүдэд бас сошиал медиа хурцтай хөгжиж байгаатай холбоотойгоор бизнесүүд, брэндүүд сошиал медиа аккаунтууд дээр тавигдах зураг, видеого edit хийх хүмүүсийг ихээр хайр хийх болсон байгаа. Зөвхөн сошиал медиа гэлтгүй онлайн курс гаргадаг
хувь хүмүүс бизнесүүд ч гэсэн видео edit хийх чадвартай хүмүүстэй хамтарч ажилладаг. Тэгэхээр энэ тал дээр хоббитой сонирхолтой хүмүүс байвал side income маягаар ч юм уу орлого олох боломжтой гэсэн үг. Фото зураг, видео edit хийх нь graphic design дотроо бас ороод явж болох юм бэлээ. Хэрвээ дээрх хоёр чадвар хоёулаа байгаа тохиолдолд ажил олох магадлал илүү нэмэгдэнэ гэсэн үг. За цалингийн хувьд дунджаар цагийн 18-аас 20 орчим доллар, харин Fiverr.com гээд фриланс платформ дээр мэргэжлийн туршлага болон онцлогоос шалтгаалаад нэг project дээр ажиллахад $5-оос $5,000 хүртэлх хооронд хэлбэлцдэг юм байна. Ажил хайх явц нь график дизайнеруудтайгаа нэлээд төстэй учраас тэрийг дахиж давтаж ярих нь илүү зөв байх гэж бодлоо. За листнийгаа 5 дугаарт UI designer болон UX designer гэсэн хоёр ойролцоо филд оруулсан байгаа. Эхлээд энэ хоёр ойлголтынхоо ялгааг товчхон тайлбарлаад цаашдаа үргэлжлүүлсэн зүгээр ах. UI designer буюу user interface designer-ууд хэрэглэгчдийнхээ visual experience дээр тулж ажилладаг. Ямар нэг software application байлаа гэж бодоход тэдгэрийн харагдах байдал, visual structure ямар байвал тухайн хэрэглэгчдэд таатай сэтгэл үлдээх вэ гэдэг дээр дизайн хийн гэсэн үг. UX буюу user experience design гэхээр арай илүү өргөн цар хүрээтэй ойлголт байгаа. Зарим тохиолдолд UI design нь UX design-ийнхаа нэг part нь нэг хэсэг нь гэж тайлбарлсан байх тохиолдлууд бас нэлээдгүй байгаа. Яагаад тэгэхээр UX дизайнерууд тухайн үйлчилгээ юм уу системийг хэрэглэж байгаа хэрэглэгчид эхнээсээ төгсгөл хүртэл яг ямар дараалалаар авах гэж байгаа үйлчилгээ юм уу мэдээлэлээ аваад гарч байна вэ гэдэг дээр фокус хийж ажилладаг. Тэгэхээр UX дизайнерууд ямар нэгэн үйлчилгээ болон системийн хүмүүст хэрэглэгдэх байдлыг аль болох ойлгомжтой хэрэглэхэд хялбар аргаар шийдэж өгдөгөө гэж хэлэхэд буруудахгүй бах. За хоёуланг нь базаад хэлэхэд жишээлбэл нэг банкинг аппликейшн байлаа гэхэд хэрэглэгч ороод харахад лендинг пэйж нь ямар байх вэ? Логин хэсэг нь хаана байрлах вэ? Ямар өнгөтэй байх вэ гэдэг дээр UI дизайнерууд харин тухайн хэрэглэгч аппликейшн руу ороод лендинг пэйжээс логин пэйж руу яаж орох вэ? Онлайн транзакшн хийлээ гэж бодоход ямар цэс рүү яаж орж тухайн гүйлгээг айл олох стресс багтаа илүү хурдан шуурхаа хийх вэ гэдэг дээр UX дизайнерууд ажиллана гэсэн үг. За цалингийн хувьд компани болон туршлагаасаа хамаарат $44,000-аас $120,000 орчим байдгийм байна. UI болон UX дизайн хоёуланг нь хийдэг хүмүүс бас цөөнгөө байгаа. Тэгэхээр мэдээж цалингийн хэмжээ зөвхөн UI хийдэг юм уу зөвхөн UX хийдэг хүмүүстэйгээ харьцуулахад арай илүү байна гэсэн үг. Ер нь бол сүүлийн жилүүдэд UI, UX дизайнеруудын эрэлт маш өндөр байгаа. Яагаад тэгэхээр ямар ч систем, аппликейшн, вебсайт байлаа гэхэд UI, UX дизайнеруудын оролцоо зайлшгүй чухал байдаг. За энэ салбарт хэрхэн хөл тавих вэ гэдэг дээр ганц хоёр санаа хэлэхэд өмнө дурдсан график дизайнерууд юм уу зураг, видео edit хийдэг хүмүүстэйгээ харьцуулахад арай илүү effort гаргаж судалж суралцж сертификат авах шаардлагатай болох байх. Гэхдээ тэр чинээрээ илүү урт хугацааны stable career эхлүүлэх боломжтой гэсэн үг. Мөн UX дизайнераар ажил хайж байгаа үедээ product designer гэсэн job title-тай заруудыг бас сайн нэгтлээд үзэх хэрэгтэй. Ер нь бол хоорондоо маш төстэй зүйлс хийдэг болохоор ажилд орох магадлалаа бас нэмнэ гэсэн үг. За ерөнхийдөө энэ үрээд миний өнөөдрийн бэлдсэн дугаар маань өндөрлж байна. Хэрэгтэй хүмүүст нь багахан ч гэсэн санаа өгсөн байхаа гэж найдаж байна. Цаашдаа өвшөө олон сэдвүүдээр хэрэгтэй мэдээллүүд бэлтгэж оруулна гэж төлөвлөж байгаа учраас та бүхэн бас хэрэгтэй хүмүүст нь цааш нь дамжуулаарай. Тэгээд эцэст нь нэмж хэлэхэд Америкт мэрэгчлэрээ болон сонирхож байгаа чиглэлээрээ ажилд орох нь тэмч биелэгдэхээргүй хэцүү зүйл биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ тэмдгийн нэвтрүүлгүүдийг харахад зөвхөн том сургууль төгссөн том компаниудад ажилладаг хүмүүсийн талаар л мэдээллүүд гаргаад байдаг. Миний бодлоор үүнээс үүдээд бас хүмүүсийн дотор өөрсдийгөө голох, угаасаа ажилд орж чадахгүй юм байна гэсэн сэтгэл бас төрдөг юм шиг санагддаг. Тэгэхээр яг хөрсөн дээрээ буусан залуучуудад амьдрал дээр хэрэгжүүлж болохоор мэдээллүүд их дутмаг байдаг учраас энэ орон зайг нөхөхийн төлөө бас өөрийнхөө хэмжээнд хувь нэмрээ оруулахаар зорж байна. За тэгээ дараагийн дугаар хүртэл түр баяртай. Баярлалаа.